Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатар Монгол Ардын намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдгдлээ. Гишүүд өөрсдийнхөө эрх ашигт тааруулан нэг удаагийн хууль баталдаг боллоо. Эмч нар ажил хаялтыг урьдан жагсаалаар тэмцлээ эхлүүллээ. Илгээрээ хэвтсэн эрүүл мэндийн даатгалын сангийн хулгай сөхөгдөж эхэллээ. Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ. Оройн тэргээ үзэгчдээ Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлнэ. Эмч нар ажил хаялтаас урьдан жагсаалаар тэмцлээ эхлүүллээ. За цаашлаад энэ пүрэв гарагаас ажил хаялт хийхээ мэдэгдээд байгаа. Ажил хаялтад 120 эмнэлгийн 16 мянган ажилтан нэгтгэхээр байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлсэн юм а. Өнгөрсөн сараас эхлээд тэд цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьсаар байгаа. За эмч ажилчдын зүгээс өнөөдрөөс төвт халбаад дахин суулт зарлаад байгаа юм а. Гэвч төр засаг үүнд анхаарал хандуулахгүй эрүүл мэндийн салбарынханд нааштай хариу хэлэхгүй төмөр нүрээ харуулсаар байна гэж тэд үзэж байгаагаа илэрхийллээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос яг энэ эрүүл мэндийн салбарын хилцээр байгуулахтай холбоотой яг энэ хилцээр дээрх одоо засгийн газар талаас эрүүл мэндийн яам талаас одоо тавих саналын томьёолоо хэрэглэж гэсэн саналыг өнөөдөр явуулсан байгаа. Тэгээ одоогор бол хариу ирээгүй байна. Тэгээ ер нь хариу ирээд одоо маргааш өдөртөө хилцээрд орчих болоо гэж их найдаж байна. Гэтэ одоо юу болох юм бэ? Суулт маань одоо өнөөдрөөс эхлээд хугацаагүйгээр 24 цаг араад энэ суулт үргэлжлэнэ. Тэгээ маргааш одоо ер нь Улаанбаатар хотод яарад эрүүл мэндийн салбарын ажилтнууд багш чагсаалт цуглааны зохион байгуулна. Нөгөөдрөөс одоо яг энэ улс орон даяар нийтдээ 120 орчим байгуулгын нийт 16 мянган одоо эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнууд одоо ажил хаялтаа эхлэхээр одоо мэдээлэл өгчихсөн байна. Тэгээ энэ тоол одоо цаашдаа улам одоо нэмэгдэхээр байна. Энэ төр засаг ерөөсөн дуу хоолойгоо бидний дуу хоолойг сонсохгүй байна. Одоо бид нэр энэ талбай дээр шөнө хоноод ингээ хэдэн болтол асуудал шийдэх нь тэр болтол нь бай гэдэг шийдвэрийг хүртэл гаргаж байна. За бүр одоо үлсгэлэн зарлийч гэж байгаа хүмүүс байна. Ингээд нөхцөл байдал бол их хүнд байдаг. За юуны их хурлын зүгээс болохоор улсын төсөвт бол тусах тийм эрэл хайгуулыг хийхгүй байна. Ерөөсөө тоохгүй байна. Яагаад энэ одоо улс орны хамгийн онцгой салбар штэ улс орны хэмжээнд хүнд нөхцөл байдал үүсгэхэд хамгийн түрүүнд цагдаа онцгой эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд хамгийн түрүүнд явдаг. Тэгээ яагаад энэ хүмүүсээ хайхрахгүй, халамжлахгүй орхиод байгаа юм бэ? За би 12 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт их эмч мэргэжлээр ажиллаж байна. За ингээд эмч мэргэжлийг бол 6 жил ерхий мэргэжлийн эмчээрээ сураад дахиад 2 жил одоо сэтгцийн эмч мэргэжлээр сураад дахиад 6 сарын хугацаатай сэтгэл засалж эмч дахиад дондох эмнэлгийн судлалын эмч гэдэг ингээд ер нь 10 орчим жилийг одоо сурж боловсрож хөгжиж одоо өөрийгөө хөгжиж ингэж эмч болох гэж одоо олон жилийн хугацаа өнгөрөөсөн. Тэгээ энэ хугацаанд 12 жилийн хугацаатай ажиллаж байна. За тэгээд миний үндсэн цалин бол одоо сая 558 мянга. Одоо манай эмчнэр гэхэд л одоо Төв аймын 6, Дүү аймын 7 гэдэг сая 600, сая 500, сая 600-аар цалинжиж байгаа. За үүнээс доош одоо манай бас ажилчид гэж бас байгаа тийм ээ. Одоо совилогч, асрагч, үйлчлэгч, эмнэлгийн жолооч, тоогооч гэдэг босод одоо дэмжих үйлгийн бүх ажилчид маань одоо ерөнхийдөө нэг 950 мянгаас эхэлж байгаа шүү дээ. Тэр зэрэг энэ бол одоо гадуур одоо юмны үн ямар байгаа вэ? Бензин, шатхан, хоол, хүнс тийм ээ. Одоо маш их одоо өртөг үнэтэй байгаа бол бидний амьдрал бол үнэхээр хэцүү байдалтай л явж байгаа гэдэг. Цалин ер нь хизээнээс л ингээ бага байгаад гэсэн. Ер нь л бага эмчнэрийн цалин угаасаа л бага байгаад ингээл байнга л зээлтэй. Эмч хүн болгон эмчнэрийн ер нь 95-96% нь ер нь зээлтэй байдаг. Бүгд л зээлтэй. Зээлээс зээлийн оронд л ажиллаж амьдардаг. Бид ч гэсэн анхнаас л зээлтэй л ажилд ороод зээл аваад зээлийн оронд л явцгаадаг. Миний одоо үндсэн цалин бол үндсэн цалин ярьж сая 640 мянга. Дээрэс нь энэ даатгалын сантай холбоотой ер нь ингээ санхүүжилт мөнгө хүрдэггүй гэдэгтэй холбоотой одоо хөлбөмбөр хуулинд байдаг шөнийн нэмэгдэл гэдэг юм олгодоггүй. Шөнийн нэмэгдлийг үндсэн цалин дунджаар бодоод түүнийг 1.2 дахин үржүүлж шөнийн 8 цагт бодож олгох хэрэгтэй. Тэрийг одоо энэ цалингийн сан хүрхгүй гэдэг утгаар одоо 1000 төгрөгөөр
цагийн 1000 төгрөгөөр шөнийн нийлждэг 8000 төгрөгөөр ингээ олгодог. Энэхүү эмч нар ажил хаяхад ганцхан өдрийн хугацаа үлдээд байна. Иргэдийн хувьд энэ асуудалд эмч нарыг дэмжиж эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажуудлыг яаралтай анхаарч үзэх шаардлага хэдийн тулгарсан болохыг хэлж байлаа. За тогтолцооны гажуудлаас үүдэлтэй энэ байдлын хохирогч нь гагцгүй иргэд болно хэмээн хэлж байгаа юм а. Соднонгой сард 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч 7 хоног эмнэлэг твтгэхийн тулд 670 мянган төгрөгийг төлдөг болжээ. Бөөрийн дутагдaltaй учраас байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд бөөрийн эмчилгээг үн төлбөргүй хийлгдэг байсан ч сүүлийн үед 7 хоног сонгойрхон дүүргийн эмнэлэг твтгэхийн тулд сарынхаа тэтгэврийг бүхэлдэн зарцуулдаг болсон тухайга хэлж байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэгдүүлж, иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгтэй гэдгийг Соднонгой илэрхийллээ. Даатгалаас өнгө төлөөд ахмад настангууч ингээ хэвтдэг байсан эмнэлэг маань төлбөртэй болчингуудаа эмчилгээ нь өөрчлөгдсөн бол байхгүй шүү. Яг л саяхан би дүүргийн эмнэлэгт хэвтсэн л дээ. Тэгэхээр яг тэгж ингээд 6 ортой өрөөнд ингээд хэвтлээ гэхэд 6 ортой өрөөнд нэг л хүмүүнгүй байгаа байхгүй юу? Ганцхан хүмүүнгүй. Соднонгой шиг эмнэлгийн үйлчилгээ авахад олон бэрхшээлтэй тулгарч байгаа иргэд сэтгэгдлээ хуваалцж байна. Жишээлбэл улсын төв 1-р эмнэлэгт орон нутгаас ирж үзүүлж байгаа иргэдэд цаг олдохгүй саргаран болж байгаа гэсэн юм а. Түүнчлэн эмнэлэг твтгэхийн тулд өгж байгаа 6-7 шинжилгээнүүдийн талан төлбөртэй байна гэлээ. Нэг шинжилгээний дундаж төлбөр нь 120 мянгаас эхлэх болжээ. Оны сүүлчээр угаасаа даатгалгүй болчдөг гэж ярьж байсан шүү дээ. Тэг ер нь хүндрэлтэй шүү дээ. Бид нар ч өөрснөө даатгалаа төлж байгаа хэрнээ тэгэл одоо ингээл мөнгө тушаагаал явж байна. Хүндрэлтэй. Би одоо ингээд цаг авлаа гэж цагаа ингээд одоо эмч үзүүлгээл тэгэхээр цаг авлаа шүү дээ. 20 хоногийн дараа, сарын дараа, сар гарны дараа ийм цаг байгаа байхгүй. Байна. Хүндрэл байна. Одоо энэ чинь юу 11 сарын 18 хүртэл барилж цаг байхгүй гэдэг. Тэгж шүү дээ. Тэгээд маргааш он чинь маргаашнаас бас хагалгаанд орох гэдэг байгаа байхгүй. Иргэд эмнэлэгт үзүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч эмч нарыг үүнд огт буруутгахгүй байгаагаа илэрхийлж байна. Ард иргэдээ эмчлэхийн тулд 10 жилийг сурахад зарцуулсан ч цаг наргүй ажиллаж бага цалин авч байгаа гэдгийг учирлаж байна. Эмч нарт буруу байхгүй энэ асуудлууд бол эрүүл мэндийн салбарын гажуудсан тогтолцоо хэмээлээ. Эмчлэн зөв штэ. Жохоо цалинтай. Тэгээд маш ачаалттай ажилладаг хүмүүс. Цалингаа нэмэх хийгээд бодож байгаа бас. Одоо бид л хохирч байгаа шүү дээ ер нь. Энийн төвд өвчин зовлонтой өчнөө олон хүмүүс байгаа эмчилгээ авах гад явж байгаа. Эмчнэр ингээд ажиллаа хийчихүү тэгээд хэндээ үзүүлэх үү билээс. Зөв шүү дээ. Зөв цалин мөнгө мó амьдрал зохино. Дулмалд ордоо байгаа шүү төрөлцсөн муутай нь. Ард түмэн хохирхон л дээ. Гэхдээ одоо энэ хүн болгол амьдрахын төлөө явж байгаа юм чинь тэгээд юу шүү дээ биз дээ. Энэ эмчнэр ч бас амьдрахын төлөө явж байгаа. Ард түмэн ч амьдрахын төлөө явж байгаа. Амьдрал ах уу энэ дээр бүхлийн бол бас цалин мөнгө хөрөлцөхгүй хэцүү л шүү дээ. Тэр тал дээр бол эмчнэр бол одоо бас ажил хаяхан зөвлөж гэж үзэж байна. Тэгээд нөгөө талаараа бол бас тэгэл энэ өвчтөй жолтой тэг ингээд бас явж байгаа болцоод бол бас хэцүү л. Манай улсын нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50% нь 2.4 саяас бага цалин авдаг. Үүнээс гадна нийт өрхийн 30 орчим хувь нь ядуу амьдарч байгаа нь нууц бишээ. Орлого багтаа иргэд илгээрээ хөвцөн эрүүл мэндийн салбараас болж өдрөөс өдөрт эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдалтай учирч байна. Түүгээр зогсохгүй ганцхан хоногийн дараа эмчнэр ажил хайж эхлэхэд хэдэн иргэн амнасаараа хохирох бол гэдэг айдас иргэдэд тулгамдаад байна. Эмнэлгийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх асуудлаас өрсөж эрүүл мэндийн даатгалын сангийн хулгайн асуудал яригдж эхэллээ. 550 удаагийн завших оролдлого хийж 200-аад хуурамч нэхэмжлэлийг хэн хийж сангийн мөнгнөөс хулгайлсан бэ гэх асуултад хариулах хүн олдсонгүй. Учир нь ноцтой мэдээлэл хийнэ гэсэн энх баяр сайдын хоолой гэнэт өвдсөн шиг эрүүл мэндийн сайд гараа хугалсан гэдэг шалтгаанаар өнөөдөр чөлөө авсан байна. Хэрвээ сайд нар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар хулгайлсан гэж байгаа бол ийм ерөнхийд нь биш нэр заагаад хэлэх боломж байна уу? Хин сайдын. За бодвол одоогийн сайд биш байлгүй шалгуулж байгаа юм чи мөнх сайхан сайдыг ярьж гин үү? Тэрний өмнөх сайдыг ярьж гин үү? Тэдгээрийн бүр өмнөхийг яриад байна уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар инх хол дарга байсан. Тэрний өмнөх даргууд нэг дарганд лав шалгагдчихж байгаа. Тэрний өмнөх нь бас ер нь ингээд хүнтэй нь ярьж байгаа юм эзэн биетэн. Тэгэхгүй бол нэр бүхий юм уу? Гишүүд юм уу? Нийтээр бөөнөрө хулгайчд гэж ярихаар жинхэнэ хулгайчтан завшаад хулгай хийдгүүнүүд нь дагаж чирэгдэд байгаа айгүй эмзэглэж байгаа.
2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн хүрээний төсөөллийг хэлцэж байгаа. Энэ дээр макро эдийн засгийн одоо хэдэн тоонууд л ярих хэрэгтэй. Монгол улсын төсвийн орлого ямар байх хэрэгтэй, зарлага ямар байх хэрэгтэй, төсвийн алдагдал хэд байх вэ? Инфляц ямар хөө байх вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байх вэ? Гэтэл одоо ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн шалгалт болоо явуучих. Би тийм болохоор энэ асуултанд хариулмаар байна. Шалгалт хэлж байгаа асуулттай холбоотой асуулт хариулъя. За өмнөх гишүүдийн асуусан асуултан дээр би уул нэмэлтээр асуусан. Та хариулаад байсан учраас хариулчих болов гэсэн үндслээр төсвийн хүрээний мэдгдлийг яг үнэндээ бол бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хавар өгөөд төсвийн хүрээнийхээ мэдгдлийг баталсан. Тэгж арах юм бол төсвийн хүрээнийхийг одоо ч яриад сууж явах ёсгүй юм. Ашигтай ажилладаг байсан эрүүл мэндийн даатгалын сан цар тахлаас хойш алдагдлаа дийлхэ болж улсаас татаас авдаг болсон. За гэхдээ энэ санд мөнгө байгаа юу гэвэл бий. Чингис хаан банкнд сангийн 30 тэрбум төгрөг байгаа. За гэтэл энэ банк дампуурлаа зарлчихсан. 2019 онд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Алтан хуйг Чингис хаан банкнд давуу байдал олгосон асуудлаар ял сонссон. Мөн саяхны хүртэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Бямс сүрэнг авилгатай тэмцэх газраас шалгаж за улмаар шүүхийн хаалга татсан ч одоо хүртэл хэрэг нь эцэглэн шийдэгдээгүй. За өнгөрсөн сард их болдыг ажилласан чөлөөлж улмаар 7 хоногийн өмнө улсын хурлын тамгын газрын хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Батбаатарыг даргаар томилоод байгаа хэлээ. За эндээс харуул ганцхан дарга солиод асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Сая Бямцаг цайд хэллээ л дээ байгаа үр дүнг одоо хулгай нүүрлээ. Үнэхээр одоо аимшигтай болчихжээ гэж. Энд чинь үр дүн нөхгүй юу? Шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө улс төрийн шалтгаантай. 2016 онд Монгол Ардын нам олон холонгуудаа зөв байсан тогтолцоог буруу болгоод эрүүл мэндийн яамны харьяанд өгснөөс энэ бүх асуудал чинь үүссэн юм аа. Энэ манай эрүүл мэндийн даатгалын сан гэр нь анханаас нь нэг яам руу аваачаад өгчихгийг би анханаас нь дэмжиж байгаагүй. Хяналт өгж байгаа мөнгөө өөрөө буцаад нөгөө харамаасаа хийдэг ийм даатгалын тогтолцоо ер нь бол дэлхийд бараг байхгүй. Хэн хийж чаддаг нь хэдэн хүн үздэг нь тэгээ мөнгө аав гэдэг байдлаар сэтгэл хөдлөлөөр энэ шилжилтийг бол бэлтгэлээсээ анхахгүйгээр хийцэн. Инээс болоод яаж яах вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгээний үзүүлж байгаа тоо жил ирэх тусам даабалдаж бараг өсөж байгаа. За гэтэл эрүүл мэндийн сангийн тогтолцоог улс суураар нь зэгцэлж байж энэ салбарын санхүүжилт нэмэгдэнэ. За энэ хөрөнгөөр эргээд эмнэлгийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх болоод байна. Тэгэхээр хамгийн багадаа 15% нэмэн шүү. Та нар тийм учраас бид нар та нарт 194 төгрөг өгч байна. Тэгээ энэ дэр засгийн газар анхаарч ажиллаарай гэдэг чиглэл өгнө. Тэр цаашаа яг хэдэн төгрөг нэмэх яах юм гэдэг бол тэр даатгал хэлж штэ би одоо нэг юм хоёр дахь удаагаад ярих нь. Даатгалын сан өөрөө шүүрэн шанаг болчиход байна. Яг эргэнд очих, эмчилгээнд очихгүй байна. Эмчилгээнд очихгүй болохоор тэр эмчийн цалин нэмэгдэж чадахгүй байна. Тэр сувлагчийн цалин нэмэгдэж чадахгүй байна. Тэр асагчийн цалин нэмэгдэж чадахгүй байна. Тэгэхээр тэр хулгай зэрэг байхгүй болж байна. 2026 оны төсөв батлагдахад ердөө 4 хоног үлдлээ. За эмчнэрийн хувьд маргааш жагсаалаа эхлүүлж нөгөөдрөөс үндэсний хэмжээнд ажил хаялт зарлахаа мэдгдсэн. Төсөв тусан энэ үед эмчнэрийн цалин нэмэгдэх асуудал ч хавчигдаад байна. Өөрөөр хэлбэл төсвөөс илүү мөнгө гарах боломжгүй учир даатгалын сангийн хулгайн асуудлыг цэгцэлж за хэмнэгдсэн мөнгөөр эмчнэрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга үлдлээ. За энэ их ажил эрүүл мэндийн сайд Чимбүрэнгийн толгой дээр ирж байгаа юм а. Тэнгэрлэгээс энэ 7 хоногт аймагуудтай холбоотой тав мэдээллийг цувралаар хүргэж байгаа. За өнөөдөр бид аймагуудын хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм а. Орон нутагт иргэдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл болон амьсгалын замын өвчлөл зөнхөлж байна. Тэр дундаа баруун бүсийн аймагуудад хоол боловсруулах замын өвчлөл өндөр байгаа бол зүүн бүсийн аймагуудад амьсгалын замын өвчлөл, уушигны хорт хавдар зэрэг өвчлөлүүд түгээмэл тохиолдож байгаа юм а. Мөн хорт хавдрын шалтгаанд нас баралтын 60% нь орон нутгийн иргэд байгаа юм. Хүн амын дунд түгээмэл байгаа өвчлөлд хоол боловсруулах замын өвчлөл, амьсгалын тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөл, шээс бэлгийн замын өвчлөл багтаж байна. Эдгээр өвчлөлийг бүс нутгаар нь авч үзвэл баруун аймагт хоол боловсруулах замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, шээс бэлгийн замын өвчлөл бүс нутгийн дунджаас 30% өндөр байна. Харин зүүн бүсийн аймагуудад амьсгалын замын өвчлөл 40% өндөр байгаа юм. Түүнчлэн осол гэмтлийн шалтгаантай өвчлөлүүд ар хангай, дархан, сэлэнг, төв аймагуудад өндөр байна. Нас баралтын судалгаа гаргахад бас яг нөгөө баруун аймагуудад, хангай аймагуудад бол бас яг
нас уралтын тохиолдлууд бас маш өндөр байсан. За энэ бол яг нэг газар зүйн онцлог зүйлүүдтэй одоо тэ нөгөө амьдрал, аж ахуй, хөвшилтэйгээ холбоотойгоор бол өвчлөлийн нь бол өндөр байгаа нь бол гаргаж ирсэн бол судалгаа байна. Монгол улсад амбулаторийн үзэлгээрч төр, нас оролтоорч төр, хагалгааны асуудалч төр хоол боловсруулахын ангууд тэргүүлэх байранд байдаг. Энэ нь одоо монголчуудын амьдралын хэм маягтай шууд холбоотой нэгт. Хоёрт болохоор Монгол улсад байдаг тархмалаар түгээмэл болсон элегний вирусуудтай бас холбоотой. Өвчтөнгүүдэд өгж байгаа мэдээллийн хувьд бол амьдралын хэм маягаас ярих хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол хүний идж байгаа ууж байгаа байдал нь одоогийн амьдралын нөхцөл байдал таарахгүй болчлоо гэсэн асуудал. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хитрхи хилчлэгтэй хоол идж байна. Хитрхи өөх тостой хоол идж байна. Тэрнээсээ болоод цусны замын өрөвсөл, цусны чулуу, нойр булчирхааны өрөвсөл үүсэж байна гэж хэлж байгаа. Манай улсад өнгөрсөн онд л гэхэд 8,000 гаруй иргэн хорт хавдраар онцлогдож 4,000 гаруй иргэн хорт хавдрын шалтгаанаар нас барсан байгаа юм а. Хорт хавдрын шалтгаантай нас барж байгаа нийт иргэдийн 60 гаруй хувь нь орон нутгийн иргэд байна. Учир нь өмнө нь дурдсан иргэдийн дунд түгээмэл зөнхөлж байгаа өвчлөлүүд хорт хавдрыг үүсгэхэд нөлөөлж байна. Хорт хавдрын тохиолдлууд Хинтээ, Увс, Булган, Архангай, Говь Алтай аймагуудад хамгийн өндөр байгааг эрүүл мэндийн салбарын нь онцоллоо. Тэр дундаа хотоодны хорт хавдар баруун бүсийн Увс, Завхан, Говь Алтай аймагт өндөр байна. Харин уушигны хорт хавдар зүүн бүсийн аймагуудад буюу Булган, Дорнговь, Хинтээ, Сэлэнг, Увс аймагуудад түгээмэл байгаа юм а. Үүнээс гадна Умай үзүүний хорт хавдар төвийн бүсийн Булган, Хинтээ, Говь Сүмбэр, Дархан, Өмнө Говь аймагт түгээмэл байгааг эмч учирлаж байна. Хорт хавдрын эрт илрүүлгийг тухайн бүс нутагт зөнхөлж байгаа өвчлөлүүдтэй уялдуулж хорт хавдрын тоог бууруулах хэрэгтэй болохыг эмч мэрэгчлэтнүүд анхаарууллаа. Яагаад гэвэл эрт илрүүлэг хөтөлбөрийн гол зорилго бол яг зорилтод насны иргэдээ яг тодорхой давтамжт хугацаанд маш бага өртгөөр олон хүмүүсийг хамруулад тэр хавдрыг шууд хавдар болохгүйгээр хавдрын урдл эмгэг үеийг дамжиж байгаа энэ дамжиж хавдар болдог энэ одоо байрлаа эмгэгүүд дээр л эрт илрүүлэг явуулвал илүү амжилттай. Орон нутагт амжиргааны түвшин тааруухан байгаатай холбоотой иргэдийн эрүүл хооллолтын дадал хэвшилт хангалтгүй байгаа нөхцөлийг даамжруулж цаашлаад хорт хавдар үүсгэхэд хүргэж байгааг эмчнэр онцолсон юм а. Түүнчлэн дээрх мэдээллүүдээс харахад унтны усны чанар муу аймагуудад хоол боловсруулах замын өвчлөл зөнхөлж хорт хавдар үүсгэх эрсдлийг дагуулсаар байна. Түүнээс гадна орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн хангалтгүй байдал иргэдийн өвчлөл улам хүндрэх нэг шалтгаан болж байна. Үзэгчдээ Тэнгэрийн телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Монгол Улсын ерөнхий сайд Гомбочовын Зандан шатар Монгол Ардын намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаа тухай мэдээлэл гаргаж өөрийн цахим хуудастай нийтэлжээ. За тэрээр мэдээлэлдээ улс орны эрх ашигла тэргүүн игнэнд тавьж намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авилга, баялагын хулгайтай хийж байгаа тэмцлээ тууштай үргэлжлүүлж иргэдийнхээ орлого цалин хүс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бусад тулгамдсан олон суур асуудлыг шийдэхийн төлөө засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялагын хулгайтай хизээч эвлэрэхгүй надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялагаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шудраг бус байдлыг халахын төлөө засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ гэжээ. За иргэн сануулгад Монгол Ардын намын 8 дугаар баг хурлаар намын дарга сонгох сунгаанд
амар баясгалан зандан шатарнаар өрсөлдсөн ч их хурлаараа дахин шийдвэрлэхээр болж намын даргын асуудлыг хойш тавьсан. За 4 жилд нэг удаа болдог Монгол Ардын намын их хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох товтой байна. За одоогоос 6 сарын өмнө 2026 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл за үүнтэй хамт 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. За гэхдээ өнөөдрийн чуулганаар дахин 90 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ. За угтаа зарчим нь нэгэнт баталсан төсөлд гар хүрэх ёсгүй. Гэхдээ 90 оны төсвийн хүрээгээ тодорхойлж чадаагүй тул нэг удаагийн хууль гаргаж дахин төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Өнгөрсөн 5 дугаар сард 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-28 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр улсын хурлын гишүүд ганц л үгийг дахин давтаж хэлж байсан нь хэмнэлт гэдэг үг. Харин хариуд нь засгийн газрын гишүүд хэмнэж байгаа, гамнаж байгаа хэрэндээ л хичээж байна гэх тайлбаруудыг урсгаж байлаа. За гэхдээ хэмнэж гамнаж чадаагүй гэдэг нь өнөөдрийн төсвийн нөхцөл байдал харуулж байна. За 2026 оны төсөвт 1.3 их найт төгрөгийн өөрчлөлт хийгдсэн. Үүний 900 тэрбум нь цалин тэтгэврийн нэмэгдэл юм а. Шин сангийн яам өөрсдөө төсвийн хүрээгээ ингээд төсвөө хуваарлаа оруулаад ирдэг байсан бол өнөөдөр багш хэмжээний цалин гэж яг дураараа зарлага нэмээд л явна шүү дээ. Тэгэхээр харин чин төсвийн хүрээ хязгаар байгаадаа өнөөдөр яг энэ араамандаа л бид нар ярьж байна. Хавар анх яриад, ирэмблээд за салбар болгоноос ийм асуудлуудыг ярив, тэрийгээ энэ хүрээндээ багтаа гэж ярьж яснаа. Намар болонгууд тооцоолол шууд өөрчлөнгүүтээ дагаа хөрийгөө өөрчилж оруулаад байгаа болохгүй. Бусад бүх хууль шиг те одоо энэ чинь нарийн тооцоололтой явах хэрэгтэй. Энэ дэр бол заашгүй бид нар шаардлага хэрэгтэй байна. Зраас өргөн барьсан төсвийн төсөл маань ч гэсэндээ анханаас өргөн баригдахдаа яг нийгэм тулгамдсан тодорхой асуудлуудыг огт шийдвэрлэхийг зориоггүй маш тийм залхуу төсөв өргөн баригдсан шүү дээ. Тийм ч учраас одоо жишээл явцын дунд нөгөө багш хэмжээний цалинтай холбоотой асуудал ч гэдэг юм уу асуудлууд гарч ирсэн. 2026 оны төсвийг харах юм бол нэг тийм гайхамшигтай сайхан эрх үүрэгтэй ярьж байгаа шиг сайхан төсөв биш. За бас нэг яхаа алдсан төсөв биш. Нэг тийм одоо нэг байдаг л нэг өөрчлөлт шинжилэлтгүй нэг арга цаас нэг ийм л төсвийн төсөл хэлцэхтэй одоо төсвөлийн шат руугаа орж байна л гэж үзэж байгаа. Төсвийн хүрээ гэдэг бол ойрын 3 жилийн төсвийн орлого зарлагын ерөнхий төсөөллийг агуулсан суур баримт бичиг. За үүн дээр тулгуурлан төсвийн хүрээ зардал, ачаалал зэрэгэ урьдчилан тооцоолдог. Нэг үгээр эхлээд төсвийн хүрээгээ тодорхойлж дараа нь төсвөө батлах ёстой. За гэвч энэ удаа дис дараалал эсрэгээрээ төсвийн зардал нэмэгдсэний дараа төсвийн хүрээгээ тодорхойлсон. Ингэхдээ дахин шинэ хууль баталж өөрчлөх ёсгүй төсвийн хүрээний мэдээлэл 11 сарын 15-ны дотор батлах нэг удаагийн хуулийг гаргасан байна. Эх оны төсвийн төслийг л ганцхан хэлцэж байх хэрэгтэй байдал ахаад одоо энэ төсвийн төлөвлөлтийн тооцоо алдаатай шалтгаалаад ахаад л төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ зөвлөл маань гарч ирж байна. Хуулиар одоо энэ заалтыг 3 сарын дотор өөрчилж болох уу гэсэн өөрчлөлт хийсэн боловч сая 7 сарын 9-нд улсын хурлын уралдаанд чуулганаараа ахаад шинэ хууль гаргасан ганцхан удаа энэ 9 сарын 11 сарын 15-ны дотор нэг удаа өөрчлөлт хийхээ улсын хурл авсан байна. Энэ жил ганцхан удаа. Энэ жил дараа жилээс эхлээд одоо төсвийн хүрээний мэдээлэл болон төсвийн төсөл хоёр ахиж зэрэгцэж орж ирэхгүй гэж ойлгож байна. Өнөөдрийн чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-28 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг явууллаа. За ингэснээр 3 дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Эх 7 хоногийн даваа гарагаас эхлэн орон нутгийн хэд хэдэн чиглэлийн автобусны тарифыг нэмэх шийдвэр гарчээ. Тодорхойлбол Сэлэнг, Хөвсгөл, Булган, Орхон аймагуд руу зорчих нийтийн тээврийн автобусны үн 25 орчим хувиар нэмэгдэх юм байна. За жишээлбэл Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот руу нэг талдаа 61800 төгрөгөөр зорчдог байсан бол эх 7 хоногийн даваа гарагаас эхлэн 78800 төгрөгөөр зорчхоор болжээ. За бид үн нэмж буй шалтгааныг тодруулахаар холбогдох яам газруудтай холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалцсан юм а. Харин иргэдийн зүгээс хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэх нь тухтай, найдвартай зэрэг олон давуу талтай ч орон нутгийн иргэд нийслэлийг зорих нь элбэг болсон энэ үед үнэ нэмж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ялангуяа бид нар шиг энэ тэтгэврийн улсад хаяа нэг хот орон оршихоор буцах ирж очих нэмлэгзэн жишээ нь би одоо өнөөдөр имлэг төрж ирж ийл тэгэл үзүүлж харуулчаад буцах гал явж байна. Нэмэгдэн боруулах хэрэгтэй. Тэгээ машин хэрэгтэй өсөж одоо байнга бензин авч байгаа юм чинь
үн экспорт болсон хэцүү байна шүү дээ. Жишээлбэл өмнө говьоос ирэхэд бол хувийн машин биш одоо үйлчилдэг машинаар ирэхэд бол 80,000 болсон байл. Энэ бол хамаагүй хямд юм гэж бол сайхан зайсалтай болно. Албаны их сурвалжийн мэдээлж буйгаар цаашид орон нутгийн бүх чиглэлүүдийн үн тарифыг ээлжлэн 25%-аар нэмэлээ. COP30 буюу Нэгдсэн үндэсний байгууллагын уран амьсгалын өөрчлөлтийн тухай суур конвенцийн оролцогч талуудын 30 дахь баг хурал Бразил улсын Белем хотод өнөөдөр эхэллээ. Дэлхийн улс орнууд жил бүр цугларч уран амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого арга хэмжээг хэлэлцдэг хамгийн том олон улсын уулзалт юм. За газар дээр нь манай сэтгүүлч Халиума ажиллаж байгаа мэдээлэл хүргэнэ. Сайн байцгаана үзэгчдээ, Бразилийн Белем хотоос мэдчилж байна. Тэгэхээр энэ жил 2015 онд байгуулсан Парисын гэрээний хэрэгжилтийг дүгнэх маш чухал мөч тохиож байгаа. За Парисын гэрээний дагуу өнгөрсөн 10 жилд дэлхийн дулаалыг Цельсийн 1.5 градусаас доош барих зорилт хэр биелсэн бэ гэдэг дээр дүгнэлт хийх маш чухал мөч тохиож байгаа юм а. За мөн улс орон бүр өөрсдийн NDC буюу 2035 он хүртэлх уран амьсгалын өөрчлөлтөд тэмцэх дасан зохицох үндэсний тодорхойлсон хувь нэмрээ 5 жил тутам шинжлэх ёстой байдаг бол за энэ жил буюу 2025 онд энэ 5 жил тутам шинжлэх ёстой шинжилсэн энэхүү зорилтоо танилцуулах ёстой байдаг. За Монгол улсын тухайд гэвэл аль хэдийн одоо танилцуулсан байгаа. За мөн энэ удаагийн COP30 хурал маань Амазоны бүс нутагт болж байгаа учраас Амазон болон биологийн олон янз байдал за байгаль суурилсан шийдэл хамгаалалт бол бас чухал одоо яригдах сэдвүүдийн нэг болно. За мэдээж хэрэг хөгжиж буй орнуудад уран амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөлөмжийн хийг бууруулахад зориулсан санхүүжилтийн талаар бас хэрэгцэх болно. За мөн алдагдал ба хохирлын сан Loss and Damage Fund гэдгээр нь хүмүүс мэддэг. За уран амьсгалын нөлөөнөөс үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх сангийн үйл ажиллагааг тодорхой болгох зэрэг маш олон асуудлаар улс орнуудын болон олон улсын байгууллагын төлөөллүүд эрдэмтэн судлаачид цуглараад байна. За тэгвэл COP30 буюу Нэгдсэн үндэсний байгууллагын уран амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн оролцогч талуудын 30 дахь баг хурлын нээлтийн арга хэмжээнээс онцлог байр суурьуудыг хүргэж байна. Энэ удаагийн хурлыг Амазоны төвд хийх нь амаргүй байсан. Гэсэн ч бид COP30 хуралд оролцож байгаа дэлхийн хүмүүст Амазоныг таниулахыг хэрвээ хүн хүсвэл боломжгүй зүйл байхгүй гэдгийг харуулахыг хүссэн. Дайдаж буй улс орнууд $2 тэрлион буу зэвсэг худалдан авч байна. Гэтэл дэлхийн уран амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд $1.3 тэрлион хэрэгтэй байгаа. Ингээд бодохоор энэ бол бага мөнгө. Энэ 2-7 хоногт Белем хот дэлхийн төв болох болно. Дэлхийн улс орнууд энэ хугацаанд уран амьсгалын өөрчлөлтийн эсрэг урд өмнөхөөсөө илүү нэгдэн тэмцэх болно. Уран амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ядуурл, өсөглөн, байгалийн гамшиг улам бүр газар авсаар байна. Уран амьсгалын өөрчлөлт бол бидний ирээдүйн айдас биш. Яг одоо нүүр тулаад байгаа аюул гэдгийг ухаарах ёстой юм а. Бид дэлхийн дулаарлын шалтгаан болж байгаа хөлөмжийн хий ялгарлыг анх удаа бууруулах чиглэл рүү хазаалгаж чадлаа. Шинээр ирсэн олон улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн нэгдсэн тайлангийн шинжилсэн үйлбэрүүдийг харахад 2035 он гэхэд нийт ялгарлыг 12%-аар бууруулах тооцоо гарсан. Энэ бол маш том амжилт. Дэлхийн дулаарлыг хагасгэмээр бууруулах бүрд сая хүний амийг аварч уран амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэдэн тэрбум долларын хохирлыг багасгах боломжтой. Сэргээгт эрчим хүчний үйлдвэрлэх өртөг улам бүр багасч одоо бүх төрлийн чулуудсан төлсний 90%-аас ч хямдхан болсон. Тиймээс сэргээгт эрчим хүчний салбар өнөөдөр хөрөнгө оруулалтын хэмжээгээр чулуудсан төлсний салбарыг давж энэ жил дэлхийн хамгийн том эрчим хүчний их үүсвэр болж чадсан. Өмнө нь төсөөлөхөд бэрх байсан бодлогууд өнөөдөр зах зээлд нэвтэрч өөрчлөлтөд хүчтэй түлхэж болж байна.
Бид энэ хүндтэй үргийг хүлээж авч байгаадаа тулын баяртай байна. Бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд озоны давхраар гэмтээдэг хүлэмжийн ялгарлыг 95%-аар бууруулж чадсан байна. 10 жилийн өмнө Парисын хэлэлцээрийн үеэр дэлхийн дулаар 4 хэмээр нэмэгдэж байна гэж ярьж байсан. Бид үүний эсрэг тэмцээр ирсэн. Цаашлаа ч илүү их тэмцэх хэрэгтэй байна. Өнөөдөр бид энэ амжилтандаа баярлах ёстой ч илүү их хичээх ёстой гэдгийг хэлмээр байна. Филиппин, Ямайка дэлхийн өнцөг булан бүрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигуд тохиолдсоор байна. Энэ удаагийн COP30 хурлаар бид бодиттой шийдэл хүрч хэрэгжүүлэх ёстой юм аа. За энэ COP30 хурал Парисын гэрээнээс хойш 10 жилийн дараа болж байгаагаараа маш чухал. За энэ 10 жилд улс орнууд хэрхэн уур амьсгалын төлөө тэмцсэн бэ? Ямар үр дүн бэ гарсан бэ гэдгийг хэлцэх чухал мөч тохиож байна. За Бразил улсын хувьд гэвэл Амазоныг яагаад чухал вэ? Дэлхийн уур амьсгалын хамгааллын бэлэг тэмдэг юм шүү гэдгийг бол илэрхийлэхийг зорж байгаа. За мөн дээрэс нь эх 10 жилийн уур амьсгалын бодлогын чиглэлийг тогтоох маш чухал хурал энэхүү өнөөдөр хийж байна. Тэнгэрлээс долларын мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Яг 5 жилийн өмнө ковид цар тахлыг Монгол улс дотооддоо алдаж хэн хөнгүй бужигнаж эхэлсэн хөл хорой тогтоож хичээл сургууль карантинлж үл ойлгогдох шин сорилттой нүүр тулж байсан юм. За энэ үед хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах, зайнаас ажлаа хэрхэн явуулах тухай эрэлт бид гарсан гэж хэлж болно. Тэр үеэс Санко маркетинг компани дижитал шийдлүүдийг санал болгож, за хүүхдүүд гэрээсээ хичээлээ хийж, томчууд гэрээсээ ажлаа амжуулах боломжийг бий болгож байжээ. Тус компани өнөөдөр 5 жилийн ойгоо тэмдэглэлээ. Манай улсад COVID-19 цар тахлын үеэр боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа захим хэлбэр шилжихэд хамгийн их дэмжлэг үзүүлсэн технологийн шийдэл бол хайбрид системүүд юм. Энэ системийг нас мэргэжил салбар үйл харгалзан хэрэгцээндээ тулгуурлан ашиглах боломжийг Max Hub брэнд олгосон. Харин өнөөдөр эдгээр шийдэл нь зөвхөн нийслэл төдийгүй 21 аймаг 9 дүүрэгт улсын болон хувийн өмчит албан байгууллага түгээр зогсохгүй боловсролын салбарт хүртэл нэвтэрчээ. Тодорхойлбол 21,500 гаруй багш, 250,000 гаруй сурагч хичээл сургалтаа дижитал орчин зохион байгуулж байгаа салбарын дижитал шилжилтийн бодит үр дүн гэдгийг харж байна. Хэрэглэгчдийн судалгаагаар системийн сэтгэл ханамжийн түвшин 95%, дахин ашиглалт 70% хүрсэн нь дотоодын зах зээлд энэ төрлийн технологийн хэрэглээ тогтмол өсөж байгааг харуулж байна гэдгийг салбарын мэргэжилтэд онцоллоо. Одоо өнөөдөр дэлхийн чиг хандлага бол ерөөдөө hybrid meeting гэсэн, hybrid classroom гэсэн юм шийдэл байдаг. Тэгэхээр энийг өөрөө Монгол улсад манайх яг төвчл нэвтрүүлж байгаа цорын гац байгуулга байна. За тэгэхээр яг энд ямар очиртэй вэ гэхээр ерөөсөө та өнөөдөр энэ төвчрэлтэй нийгэмд за дээрэс нь хол орын цаг одоо гэдэг орон зайны одоо хоёр өөр хязгаарлалтууд байна. За тэнгуут энд яг та заавал биечлэн уулзалт хийхгүйгээр хоёр талын зайд байхдаа интернет ашиглан манай Max Hub-ын одоо ухаалаг төхөөрөмж дэлгэцүүдийг ашиглан яг хамт байгаа юм шиг одоо дуу хоолой дүрсийг хоорондоо биеиндээ өгж хамтран ажиллах энэ боломжийг манай брэнд яг өгч байгаа. За үүний хүрээнд яг боловсролын одоо салбарт бол ерөөдөө маш том хувьслыг авчирч чадсан. За үүний жишээ нь гэх юм бол Дархуул аймаг одоо 23 онд одоо анхны аймгийнхаа бүх ерхий боловсролын сургуулийг одоо дижитал классрумтай болгосон анхны аймаг болсон гэдэг жишээтэй ч юм уу. Max Hub брендийг Монголын хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг Sanco маркетинг компани 2022 онд Азийн шилдэг борлуулагч компани болж байжээ. Энэ нь зөвхөн улстай төдийгүй дэлхийд ч мөн адил хүлээн зөвшөөрөгдсөн чанар стандарт гэдгийг баталж байгаамаа. Тус компани цаашид боловсрол, эрүүл мэнд, барилга гээд бизнесийн салбарууд дижитал орчныг хөгжүүлэх, интерактив технологиг илүү өргөн хүрээнд ашиглах нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дэлхийд дижиталчлагдж байгаа энэ цагт монголчууд хөл нийлүүл алхах боломжийг Sanco маркетинг компани олгож байна.
Хэл хуур хөгжмийг ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийн жагсаалтад бүртгүүлэх тухай асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй хөндөгдөх болсон. За тэгвэл Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос 2032 онд энэ ажлыг биелүүлэхээр төлөвлөн хэл хуур хөгжмийг олон улсад сурталчлах ажлыг эхлүүлжээ. За хэл хуур хөгжмийн дэлхийн хамгийн эртний бит олдвор Монгол нутгаас илэрсэн учраас судлаачид энэ бит бус өвийг Монголоос гаралтай гэж таамагладаг байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь морин толгоон булчнаас олдсон хэл хуур нь он цаг тогтоох судалгаагаар өнөөгийн үед холбогдох нь нотлогдсон билээ. Иймд хэл хуур хөгжмийн дэлхийн хамгийн эртний бит олдвор Монгол нутгаас илэрсэн гэх таамаг байдаг. Тэгвэл уг хөгжмийн гарал үүсэлтэй холбогдох домог түүхийг судлаач Од Сүрэн дараах байдлаар тайлбарллаа. Нэг хүүхэд тогтдоггүй. Айл байж л дээ гараалав шүү дээ. Тэгээд нэг хүүтэй болсон. Тэр нь нэлээд дураараа болсон. Цагийн сайхандаа сахилдаг гөх байхын загтаагээд сахилдаг аваад ингээд таг гэдэг ингээд тэг амантаа гэж янз янз дуу гаргаад ингээд хэл хоорооч өвөл усан чинь нөгөө хөгт чинь нөгөө юугаа нэх нэмэжтэй. Тэгэхээр тэр дархан хүн одоо албад нүдчээ гадны юм том хэл хуур хийгээд өгсөн. Монгол угсаатан хэл хуурчдын холбоонд бүртгэлтэй 100 өвлөн уламжлагч, 8 урлаач, 10 судлаач, 300 өвлөн суралцагч буюу дэмжигч гишүүд байдаг. Тус холбоо нь гадаадын 6 улсад салбараа байгуулад байгаа төдийгүй олон улсын 80 гаруй гишүүнтэй болж үйл ажиллагаагаа тэлсэн байна. Тэдний олон улс руу чиглэсэн энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь 2032 он гэхэд хэл хуур хөгжмийг ЮНЕСКОгийн бит бус өвийн жагсаалтанд бүртгүүлж Монгол хөгжмийн зэвсэг болохыг нь дэлхийн нийтэд таниулах явдал юм а. ЮНЕСКОд одоо соёлын өвийг тэр дундаа одоо соёлын бит бус өв одоо хэл хуур хөгжим дэлхийн одоо соёлын өвд 2032 онд бүртгүүлэхээр бид нар төлөвлөн ажиллаж байгаа. Тэгээ энэ ажлыг хүрээндээ ч гэсэн олон улсын шин чанартай хөтөлбөрүүдийг хийж байна. За Монгол Угсаат хэл хуурчтай холбооны хувьд бол нийтдээ 6 улсад салбараа байгуулсан. Тархацын хувьд бол одоо Баян онгор, Баруун аймагуудын чиглэлээр бол Хулсан хуур тархац өндөр байна. За Төвийн Үсгийн аймагуудаар бол Нөмөр хуур, за Говийн аймагуудаар болохоор Төмөр хуурын тархац, Хоймор нутаг одоо хувьсгалын чиглэлээр тархад хууруудын Төмөр хууруудын тархацтай гэж хөгжиж явж байна. Баян онгор аймгийн Баян гуйсан одоо тэр Сэгсгаамог найралд ордог нэг Ангай 3 цонхрын нуруу гэдэгт би амьдардаг хүн л дээ. Тэгээд тэр ламгийн шарилан татсан гэж одоо ганцрын бүсгүйчүүдийн одоо холцоо хийж тоглодог байсан. Одоо ийм хийцтэй хуурнууд миний хуурын онцлог болохоор ийм онцлогтой. Эндээ ийм нуруутай, эндээ нуруутай, эндээ нөхтэй. Оноос одоо онгодын дуудлагаар тоглож эхэлсэн байгаа. Тэгээд наад туцах дээрээс л одоо төмөр хуур аваад өөрөө тоглож ирсэн ба. Энэ зүйлс нэмэггүй. Энэ одоо ингээд хоёулаа дуурдаг. Тэгээд би энийг өөрөө ингээд цахиалж хэлгэж одоо Японоор хэлгэж авсан баамаа гэдэг. Ингээд чихэндээ зүүчдэг ийм маш жижигхэн боловч энэ одоо өөрөө дуугардаг. Тоглох боломжтой гэсэн. Хэл хуурыг сонирхдаг олон орн бий. Тэгвэл Монгол нутгаас хэл хуурын хамгийн эрт цагт холбогдох бит олдвор илэрсэн учраас үүнд тулгуурлаж бид хэл хуурын голомт нутаг бол Монгол гэдгийг дэлхий дахинаа тунхаглах бололцоотой болохыг хэл хуурчдын 20 дугаар чуулганаар онцолж байлаа. Олон улсын хэл хуурчдын 10 дугаар их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, Японы 5 хотоор Монголын бит бус өвийн гайхамшигт өв сангаас танилцуулга тоглолтыг хийгээд ирсэн уран бүтээлчдийн төлөөлөл 75 настай жигчдийг бид онцолж байна. Шашны ном шагаах хориотой байсан бэрх цагт шүн хагаслан хийдээр ном үзэж лам болсон тэрээр хэл хуур хөгжмөгч мөн өөрийн цуцалтгүй мэрээлд оролцохын хүчинд ур чадварын өндөр түвшинд эзэмшжээ.
Эзэн диллэрэн хойдээсэл таважилчаад хоотой гэх мэт. Нэгэн бол зүгээр хоёроо шэрүүсэл олон хэддэг шаргалма холбоочугээ мэг холбон хэлдэг зоотмаа. Хөвсгөл аймгийн Арвлаг сумын уугуул тэрээр бага залуу насндаа шашны ном үзэж хэл хуур хөгжмийг тоглох арга барилд өөрийн уugгүй оролдлогоор биедан суралцсан байна. Ингэж эзэмссэн авиас чадвартай дулдуйдан дарахад аялгуунуудыг хэл хуураар хөгжимддөг ажээ. Жигжид энэ сарын ихээр хэл хуур хөгжмийг олон улс таниулах аяллаа багт нэгдэж, олон улсын хэл хуурчдын их наадамд эх орноо төлөөлөн оролцохынхоо сацуу Японы хотуудаар аялан тоглолтыг хийгээд ирсэн байна. Мэдэх сайхан юм үзлээ, нүд тайллаа ёстой юу гэх. Ёстой хөгжил гэдэг бол тийм юм байдаг юм байна. Ёстой дарлаадаг үрч явлаа үлнэдэг үрч явлаа үлэн доогурч явлаа газар доогурч явлаа тэгэл үзээгүй мэтлээ. Тэр орны соёл моёл юм бол үнэхээр агуу. Тэр бол ёстой хэлэх юм биш. Цэвэр нямбай тэр хүн амьтнаа харьцаа тэр хүн дэлж барьж байгаа харьцаж байгаа гэсэн юм байна да. Өнөө Орос фэрэтгэг талдаад 20 мөнгөн дээр бариад тэгж 2 жил гарan оролдоод ерөн сурахгүй байсан. Тэгээ нэг байж өтер задгаас ганх ороод ирсэн. Тэгтэр нохоосоо дахиж фэрэтгэг бүр 2 хайрцгаар наваад тэгээ тэргээрээ тоглож одоо өөрөө хонто 40 2 3 цагаас оролцсондоо бүр хойштой ирсэн юм юм ингэж сурсан юм. Одоо өөрөө л өтгчиж сурсан. Хэл хуур хөгжмөөр тоглох нь байгаль дэлхийг баясгахаас гадна тухайн хүнийг сэргээж айл гэрийн доторх муу муухай бүхнийг дардгаа гэж үзэх нь бий. Иймд өглөө эртлэн босож наран мандахтаа зэрэгцэн хэл хуураа тоглодог багаас эхлэлтэй түүний дадал өдгөөч хിവэрэ ажээ. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаж анхаарал хандуулсан танд баярлалаа.